Би чамд нэг мэлэх гээд нэлээд удаа байлаа. Тэгээ яар л та. Чи тэр төрсөн ах トゥ ус юм байна шүү дээ. Энэ хороод би ор ганцаар гэж бодож явсан. Гэтэл би дүүтэй бас аавтай байж. Хүний амьдралд ганцаараа нэгдэх ямар гонигтэйг төсөөлөгдөж эцэг. Гэхдээ чиний хувьд ямар байгааг би мэдэхгүй л дээ. Ямар ч хэсэн би амьдралыг өөрөөр харж эхэлж байна. Чи тэр зулаахан гიშгэж төрсөн ах トゥ ус. Би мэдэн штэ. Тийм үү? Чи тэгэд яагаад надад хэлээгүй? Өөр ингэсэн амьдралтай хүн хүний зовлонг ойлгоод миний дүү нааширгээд тосоод авна гэж би бодохгүй л шүү. Та миний амьдралыг булааж авсан болохоор би таныг үзэн ядчих. Би угаасаа аавгүй ахгүй байсаар ч ирсэн. Одоо ч гэсэн болоод л энэ. Цаашдаа ч гэсэн болох л илгүй. Яалаа штэ. Би чиний төрсөн ах чинь. Чи миний төрсөн дүү. Чи бид хоёр бол төрсөн ах トゥ ус штэ. Хоёулаа нэг нэгнийгаа мэдэхгүй байсаар ирсэн. Ер нь цаашдаа ч гэсэн мэдэхгүй байвал дээр. Тэрэн дээр илгүй. Гэрлээ. Энэ бүхэнд чи ч буруугүй. Би ч буруугүй. За би ажилтаа. Тантай ярих юм надад талах. Та гарга. Сайн болно шүү дээ. Өдий болтол хашаагаар аваа гэж дуудуулахгүй байна гэдэг ямар их шаналл болохыг чи ойлгохгүй үсттэй. Хорвоо дээр эр хүн болж төрсөн хүн болгонд аваа гэж дуудуулах аз завшаан тэр бүхэн тохиолдохгүй. Аав. Би энэ үгийг хэн нэгэнд хэлэх гэж ямар их хүсдэг байсан гэж баг байхдаа орсон гарсан эр хүн болгоныг аваа гэж дуудж исэн мөртлөө том болоод хэнийгч аваа гэж дуудсангүй дээ. Миний аав минь. Би энэ хүнийг л миний аав байгаасаа гэж хүсэж сэтгэл зүрэхээрээ мөн гэдгийг мэдэрч байсан. Гэвч хинч надад баталж хэлээгүй шүү дээ. Таанчтэй. Хороо ийм хатуу юм гэж юу? Үгүй. Хорвоо хатуудаан биш. Холыг харсан. Аавынхан ухаанд л сүгдэж мөргийдөө. Өмгөт шиг хан хинтийн нуруу шиг хойморт налайх хязгааргүй оюунлаг энэ хүнийг би ааваа гэж дуудъя. Аав минь. За. Сайн явж ирсэн үү? Сайн. Та сайн сууж. За ажил урагштай юу? Үгүй яах вэ? Нэг амралт аялал жуулчлалын газрыг нээж ч үзээл, болж ч үзээл. Одоо аваад ээжгүй шүү. Хэдий замд нь амжилтдаг байна. Үгүй чиний хотоос над руу ирсэн шүү дээ. Аа. Тэрний чинь дараа болтгүй яриад хишгээ өтер санал тавьсан юм аа. Тэгэхээр зоригтой шийдчихлээ. Данч тийм баха. Сайн намайг наашаа ярих чахад болтгүй захирд аялал жуулчлалын холбогдлолтой баахан мэдээлэлүүд өгч явуулсан. Тэгээд бас авчирсан уу?
Авчирсан. Би сонирхоо замдаа бүгдийг нь уншаад танилцсан. Наадах чинь замдаа надтай бараг дуураагүй шүү дээ. Чи тэгвэл манай Дэмбэрлийг холын замд уйд татсан ба штэ. Гэхдээ би бүр яриа өдөх санаатай ингээ бичиг цаас руу харах юм. Ингээ дандаа англи орос үгээр бичсэн юм чи би юу ч ойлгохгүй. Тэгээ дуугаал явлаа ш тажиур. Байна уу? Болтгүй юу? За сайн нөхөө. Сайн. Чи миний нүрийг нэг төлдөг хүн юм аа. Харин тийм ээ. Ямар ч бэлтгэлгүй байсан ч нөгөө осоо чинь пас хийх хүрээд ирсэн юм л да. За яах. Найз нь эвтэйхөө уушлахгүйсэн шүү. Аливаа шинэ ажил эхлэхэд хэцүү байдгийг би мэднэ. Ер нь бизнесийн төлөвлөгөөгөө ажиллана гэдэг бол хэцүү л дээ. Харин тийм ээ. Нэг хэсэг зөвшөөрөл гэж бүтэхгүй баах удаж байгаа л. Одоо харин жуулчдыг хүлээж авахд бүрэн боловсроотой болсон шүү дээ өгшөө. За яамаад. Австрал, Японы нэг хэдэн жуулчд ирэх юм. Тэгээд танаа нутгаар явах сонирхолтой байгаа юм байна. Чиний явуулсан танилцуулгач их анхаарал татсан байл. За ашгүй дээ. Одоо муу найз нь чиний нүрийг төлөхгүй. Тэр хэдэн жуулчдыг чи сэтгэл амар уцаанах. За баяртай. За баяртай. За. Ажиллаж эхлэхэндээ удахгүй хэд хоногоос Англи, Австрали хэдэн жуулчд ирнэ гинэ. Тийм болохоор чи дэлгэр хишгээ чанцлагч нарыг компани байранд 14-өөс хуралдаа гэж хэлээдэг. За харин гэлээ. Чи хурал хэрэгтэй материалуудыг сайхан зохицуулаад. За дэлгэрэгч сайн явж ирвэ. За сайн явахгүй бол одоо тийшээ явах хэрэг юу байна да? Би бүр санаа зовоодоо. Тэр өдөр чинь нэлээ халамцсан байсан болохоор юу гэж ярьсан бол гэж бодхоос бүр сэтгэл өвдөд болдгоо. За дүүмэн ямар ч л байсан ажил чинь бүтсэн шүү дээ. Юу гинэ? Бүтсэн гинэ. Та яаж юм амархан бүтээж чадваа? Аймгийн орлогч дарга бэлэг сайхан тэр жил сургууль төгсч ирээд энэ манай суманд 1 жил ажилласан байхгүй юу? Тэгээ ихнэр нь томоо гэцтэй. Тэгээд сум орон нутгаас гэр бараа өгдөгвэ. Их чинь тэгэхээр нөрөвдөд үгүй таир манайд өвлчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд л ихнэр нь том хүүгээ манайд гаргасан шүү дээ. Тэгээд тэр намар нь нөгөө бэлэг сайхан чин Москва руу сургуульд эрдмийн зэрэг хамгаалахаар явах болоод юу ч хүү байхад нь их чинь 5 муу хойноос зарж байгаа л энэ залууг чи зардлын хийж өгөөл явуулчихгүй юу. За хишгээ минь чи битэрээ сар хөөдөлтэй бүтээгээгүй нөгөө зөвшөөрлөг чинь дэлгэрч 7 хоногийн дотор гүйцээг гэрсэн байна шүү дээ. Хөөх. Чи юутерий 7 гişээр хөөж амжиж явахад амжилсан шүү дээ. Их чинь яах вэ? Бэлэг сайхан дээр л очиод бүтээчихлээ. Тэр жил танаад өвждөг үү? Тий. Одоо 2 сайхан хүүхэдтэй их сайхан амьдарч байна. Тэгээд намайг тус болсныг л яриад баярлаад гүн найз нөхдөдөө баахан л ярьдгийм байхаа. Би яах вэ нөгөө 5 муу хоноо зараад зардлыг хийж өгсөн. Насан турштай ярьдгийм бахоо. Их чинь тэгээд нөгөө хүсэлт гуйлтаа хэлсэн чинь өөрөө бүр хөөцөлтөд гүйцсэн шүү дээ. Тэгээд энэ ажлыг чинь бүтээн ихэд бас барахгүй ажил юм аа. Өөрөгдөөл бичиг баримт гээл бүгдийг бүрдүүлээд хот руу нөгөө амралт жуулчлалын баазын улстай ч уцаар яриад шууд сумын даргатай хүртэл уцаар яриад ажлын маань албан ёсоор бүр жинтан бүтээчихлээ. Таачтай мундаг ахвалчтай хүү юм аа. Яаж тэр дарга толгойд нь орж ирвэ? Уу яах вэ? Бодоол олчихгүй юу? За тэр яах вэ? Их чинь тэд нарыг бас зүгээр нэг дагаад гүгээд байсангүй. Эхнэр нь надад одоо маш их зөвлөгөө өгсөн. Тэгэд бүр айл гунараар дагуулж явсан гэж. Тэгдэг нь яаж? Гү яах вэ? Ногоо тарьж байгаа айлуудаар оруулаад ихч минь та сумандаа очиод энэ бүгдийг заавал хэрэгжүүл гэдэл хүс надад зөндөө ногооны өр өгсөн штэ. За энэ өдрөөс эхлээд бүгдээрээ ялцуулаад байна. Игч чинь байна штэ. Бүр амьдралын бүхэл бүтэн сургалтанд суучаад ирлээ штэ. За ингээд зөвшөөрөл бүтсэн юм чинь дэлгэрэгчээ. Та манай говийн нарын компани ажилтан боллоо гэсэн үг шүү дээ. Та ерөөсөө малаар гал хөвгөнд өгчих. Тэгээ энэ ажлын жуулчлал хариуцсан эрхлэж болчихгүй юу? Тэгээ битэрийн ашигаас хувь аваад байж вэ? Уг нь ч одоо боддог л бодол байна. Тэгээд сугар маань дэмжиж байна уу ихчээгээ? Дэмжилгүй яах вэ? Тань ашиг 10% байхад болно үсттэй. За боллгүй яах вэ? За хүүхдүүд нь одооноос л ялцуулаад эхлэн дээ. Ёо ер нь их чинь ингээд тэр улсуудаа уулзаад явж яхад бизнесмен хүн гэдэг чинь цаг ямагт ажил үүрэг одоо энэ байгаа байдлаараа ч гэсэн үлгэрлэх ёстой юм аа гэдгийг л их чинь олж харлаа. Суграа чийч гэсэл одоо ойлгоорой доо. Тэгнэ. За бүгдээр ингээд ажилд орцгоохоо.
Тэгээд За тэг. За та бүхэн маань манай говийн наран компанийг маш сайн мэдж байгаа. За нутгийнхаа үзэсгэлэн сайхан байглаа түшиглэж аялал жуулчлалын бааз маань хавтгайн хүндэд байгуулагдаад үе таалга нэгднэх удааг байна. За тэгэхээр манай сумын төвийн дээлэх хүмүүсийн одоо ихэнх нь одоо эмэгтэйчүүд, бүсгүүчүүд бид байдаг юм аа. Тэгэхээр энэ бүсгүүчүүд маань соёлж клубын гишүүн болсноороо энэ гишүүд маань таалах байрна, сүүс өн бүтээгдэхүүн борлуулна, ойдл хатхнал хийн, Монгол үндэснийхаа дээлийг ойж одоо бас хийн. Ийм сургалт маань одоо ингээ маргаашнаас эхлэх юм. За энэ сургалтанд та бүхэн хамрагдсанаар өөрийн гэсэн мэрэгчлээ болно. Мөн говийн наран компани гэрээт ажилчид болох юм. Энэ сургалт төлбөртэй юу? Зүйтэй. Энэ сургалт бол төлбөргүй. Ингээ та бүхэн зориулагдсан учраас төлбөр байхгүй. Бид ногоо тарил та. Тэгээ хэн борлуулах юм? Манай говийн наран компани та бүхний хийсэн бүтээгдэхүүний чинь яг гар дээрээс нь компанийнхаа гэрээний үндсэн дээрээс үн төлбөртэйгээр худалдаж авах. Тэр компани чи ажилч авах юм уу? Би тоогооч юм л да. Та бол маш зүйтэй асуулт асуулаа. За энэ манай аялал жуулчлалын бааз маань байгуулагдаад нэх удаагүй. Тийм учраас ажилчид нийгмийн харалтай хэрэгтэй байгаа. За та бүхэн өөрснөө хүсч ээж болно. Нөхөр чинь өөр хүүхэд чинь хүсч ээж болно. Энд хэрвээ ажилд орё гэвэл бас нэг тусгай тодорхой хэмжээний шалгаруултаар авах учраас та бүхэн энийг сайн ойлгоорой. Одоо тэгээ маргааш сургалтанд сууя гэсэн хүмүүс энэ бүртгэлдээ ингээд хамрагдах хэрэгтэй байна. Та хүн бүртгэлтэй хамрагдана уу? За хэм билээ бо? Ангитуя. За ангитуя. Ангитуя маань яг юу сонирхдаг вэ? Тооч. За тэгвэл одоо таалах нарийн боовн энэ сургалтанд суух юм байна. За тэгэхээр бидний шалгасан томоохон шалгалт бидний өмнө ирээд байна. Одоо энэ ирж байгаа жуулчдыг бид нэр сэтгэл дундуур буцаах юм бол бидний байгуулсан говийн наран аялал жуулчлалын компани маань дахиж хөл дээр хийцээж басахгүй гэсэн үг. Тэгэхээр хүн болгон эрвэгт эрвэхээр ажиллаж байж энэ компаниг хөл дээр нь заавал баттай босох хэрэгтэй байна. Би тооцоогоо гаргаад төлөвчгсөн байгаа. Яг хэдэн хүн ирэх үү, хэдэн эрэхтэй, хэдэн эмэгтэй ирэх үү, хичнээн төрлийн ямар хоол хэрэгтэй, юу хэрэгтэй вэ гэдгийг бүгдийг тооцоолчихсан байгаа. Би тэгээд энэ тооцоогоо танд танилцуулъя. Та тэгээд ажилчтай зохион байгуулад ажилд нь хуваарлана. За. би цагаан хүрэн 5 тэмээ иж хүртэл тоногтой нүгэ. Дээр нь тэрэг өгсөн ч болно. Тэр гадаадынхан чи иймэрхүү юм дуртай байдаг юм лээ шүү дээ. Тэрийг чи би жалаад идэх үү? Тэг. Манай даваасан ба ямар тэмээ малж чадах биш. Жолоогоо жолоодоо л байж нэз. За ерөнхийдөө бүх юм ойлгомжтой болоо тийм ээ. Өөр ямар асуудал вэ? Би энэ төлөвлөгөөндөө бүгдийн дурдчихсан байгаа. Харин гал тоглож байгаа асуудалтай байна. Хотоос мэрэгжлийн тоогооч авчрах уу? Готовгоо охин нөгөө цэцгээ мэрэгжлийн тоогооч штэ. Маш сайхан хоол хийдэм байлээ. Би шалгалт авч үзсэн. Тийм үү? Тэгвэл би гал тоогонд туслахаар ажиллаад хажуугаар нь цагаан эдээгээ зарж болно үстэй аа? Болгүй яах юм бэ? Би чинь залуудаа саалчин байхдаа цэдэн бал дарахтай цэцэг өгч бас хамт зураг авах гэсэн штэ. Бүр дээр үе цэтэн бал дарахтаа юу? Тэгэд үү яах юм бэ? За та нар юугаар мэдхэвдээ энэ чинь? Манай бал дарах чинь Монгол улсыг 40 гаруй жил удирдахдаа мундаг ухаантай хүн байсан штэ. Тийм үү. Тааш тэгвэл залуудаа цэтэн бал дарахтаа зураг авахулцдаг сөрхийл хүүхий явсан юм байна да. За би гэрлэгээс төлөвлөгөөгөө аваад хүмүүсээ ажилд нь оруулъя. Эхний ээлжинд хүнсний асуудал ингэ шийдэгдсэн. Хүнснийхээ асуудлын одоо 80%-ийг аймаг хотоос авна гэдэг бол маш их чирэгдэл гарч ирсэн байхгүй юу? Тэгээд энэ сургалтанд суулсан өргөх толгойлсон бүсгүүчүүдийнхээ бүтээгдэхүүнээр шийдэж болно гэж бодож байгаа. Тэгээ удахгүй манай энэ сургалт маань дуусч байгаа шүү дээ. За тэгвэл хэдүүлээ дахиад хэд хоногийн дараа уулзцгаая. Бэлтгэл ажилтайгаа тэгээ танилцъя төхөө. За ерөнхийдөө бол та нар бүх ажлыг сайн зохицуулсан байна. 2-7 хоногийн дараа жуулчид маань ирнэ. Удахгүй хотоос ярих байх. Тэгэхээр өштэй
Бүгдээр эх 7 хоногийн ихээр дахиж уулзцгаая. За. За сайн уу? Сайн. Амар холоогүй л байна уу? Харин ч наа чиг амардгүй хүн үү? Би ч өдөржингөө ажилтай. Одоо л амрах санаатай явж байна. Амар хаа гэж аятайхан сонсогдож шүү. Чи ч гэсэн хамт амрахгүй мүү? Манайд очиж хоол хийж идэнгээ жоохон гангар хөнгөр хийж сууя л да. Ажил гэж явсаар агаад хизээ нэгэн цагт сөхөрж унах байлгүй. Харин хөө яадаг юм блэ? За. Бодож ядаад ах юу яана? Хөөе. Би чамд эртээ урдын цагт гэж үлгэр эхэлдэг шиг сонирхолтой юм ярьж өгнө шүү. Юу вэ? Наадах ч нэг сонирхолтой санагдчих шүү. Заавал явдаг юм болоо. Гэдэс үл чи нэг чигтэй хээх. Ёстой л нөгөө бүхэл бүтний хүнийг барьж тэгэд бэлэн байш бай. Тэгвэл намайг идэлтэй. Аа. Явна. За, яцгаая. Сураач надад дурсгалын дэвтрээ үзээд ээжээ за. Одоохон хоол оллоо. За. Чиний нөгөө сонирхолтой юм үзүүлнэ гэдээсэн чи энэ үү? Аха. Чи өнөөдөр ямар гоё харагдаж байна? Баярлалаа. Чиний дурсгалын дэвтэр дээр чинь нандин зүйлүүд их байдаг юм биш үү? Харин тийм ээ. За мэ. Хоол. За шүү дээ. Чиний хоолны үнэт мууж шахлаа шүү. Суграа. Би чамайг ямар их сэтгэлдээ ямар их олон жил сэтгэлдээ хүсэж мөрөөдөж явсныг чи мэдхүү. Аль 10 жил байхасаа л би чамайг хүсэж мөрөөдөж ирсэн. Би чамайг их олон жил цэвэр хариунаараа хүлээсэн.
Хэрвээ чи итгэхгүй байгаа бол намайг За цолоо тавьширтай. би өнөөдөр сэтгэлээ нээж бүх юм ярих ёстой гэж бодсон. Тэгэхгүй бол энэ шанал маань намайг олон жил шархтай гөрөөс шиг зовоолоо штэ. Чи зөвхөн минийх л болчих юм бол миний санаа амрах гэдэг штэ. Цолоо. Энэ чи өтөрийн буруу байхгүй. Тэгээд чи өтөр өөр нэгс амьдралтай болсоод би ихнэр хүүхдтэй. Тэгээд чухараа чи өтөр нэг л холбоогүйгээс хойш. Хойлоо хоочныхаа найзууч чигээл бай. Холбоогүй гинэ. Холбосон болоод л би энийх олон жил чамайг бодож шаналж явж байгаа үсттэй. Чи зөвхөн минийх л олчих юм бол миний санаа тэгэл амрах гэдэг штэ. Би чинь ихнэр хүүхдтэй хүн. Чара хотод очиод манай ихнэрт янз бүрийн ярьсан юм шиг үсттэй. Юу? Хин тэгж байна? Сайхан хоолоор дайлсан баярлалаа.
чи арай хотод очиод манай ихнэрт янз бүрийн ярьсан юм биш үсттэй. Юу? Хэн тэгж байна? Бурхан тавилзах шиг буцаад нутагтаа бирнэ